Хөнгө атлетик бол ер нь спортын хаан спорт гэж явдаг утгаараа бол сонирхол нь тэр байсан. Тэгээс цааш одоо үргэлжлэл сан тишүүр спортын бүх төрлөөр таны өөрөөр хэлбэл саарма гэж журддаг юм байна. Тэгтээ өөрийн эндсэн юу бол ямар ч тамирчин хүний юу бол эхлэл бол хөнгө атлетикээс эхэлдэг. Тария улсын хэмжээний мастер хөнгө атлетикийн Азийн хошоо мөнгө медаль, хүрэл медаль, дэлхийн аваргын 5 дугаар шагналтаа цааны спортын дэд мастер цолтой Жамцаа Өг Тария. Ер нь 12-3 наснаас эхэлж хичээллээд дахиад 10 жилийн сургууль төгсөөд 10 дугаарыг төгсөөд дараагаар Багшийн дэдийн биеийн даврангийг хичнээн төгсөж ирээд ажиллаад одоо 50 гаруй жил спортоор хичээлжлээ. Эрүүл яхан спорт шавнэр нэлээд олон байна, алдар цолтонгууд байна. Өөрөө одоо 60 гарчлаа. Иймэрхүү амьдралтай явж ирлээ. Сумаас ч аймагаас зүгээс л байна. Гэхдээ цолтонгуудын бол цааны спортын мастер хил хамгаалах ерөнхий газрын боловсон хүчин даан гэж байна. Улсын начин насан дэлгэр Эрхэн баяр гэж байна. Хөвчүүлээс бүгд л одоо миний гардаар анх эхэлж хөнгө атлетик спортоор хичээлж эдгээр зэрэгт хүрсэн. Тэгээд одоо зэрэг цолтой тамирчид бол хязгааргүй дээ. Хоёр охин дүүтэй өөрийн төрсэн залуугийн хүүхэд бас хөнгө атлетикээр хичээлдэг хүүхэд одоо 5 дугаар анги Улаанбаатарт ачгүй сурч байна. Дараагаар Суума гэдэг хүүхэд байна. Тэр нь одоо хараахан амжилтанд тодраагүй. Дүүгийн хоёр хүүхднийг нь таквондоор хичээллээд нөгөөх нь шатрын спортын мастер таквондын хүүхэд бас улсын аварган хөгжүүлсэн хүүхдүүд байна. Одоо хоёулаа Өрөмч хот, Түүрх хотод ажиллаж амьдарч байна. Анхны медалийг 2006 онд Интекийн Банглиараас хүрэл медаль авч ирсэн. Олон улсынх нь бол дараагаар нь Тайванаас мөнгөн медаль авсан. Дараагаар нь Японоос 2014 онд мөнгөн медаль авч ирсэн. Чамгүй л амжилт гэж бодож байгаа. Цаашдаа ч одоо бас юмыг яаж бодох гэсэн горилго тасраагүй л байна. 1967 онд гэлүү 65 онд 3 дугаар ангийн сурагч Хаврын спорт академийн сургууль дээр эхэлж одоо тэр үнэмлэхийн тэр нь бол байна надад. Хамгийн анхны одоо миний бахархал байсан юм бол Монголын бүх спортын 8 дугаар спорт академи 1973 онд 1200 хүнээс 3 дугаар анги бүх спортын спорт академи чинь бол юу яадаг гэсэн байхгүй бүх хүмүүс оролцдог. Тийм учраас их хэцүү шалгуур байсан би чинь 5 дугаар ангийн хүүхэд аймагт 3 дугаар байранд орж бахархчаалаа. Тэрнээс хойш спортоор амьдралаа холбоод эдийн наслаа. Бэлтгэлийг бол одоо системчлсэн бэлтгэлээрээ дагна гэж дараагаар нь улсын аварга, аймгийн аварга оролцоод тэгэл цаашаа системээр хичээлэндээ. Одоо ч юм сайхан болсон байна шүү дээ. Гүйлтийн зам дараагаар сургууль дээр очиад захиралтайгаа яриад би төдөн цаг хичээлнэ. Тэгэл боллоо. Тэр бол бэлтгэл сургууль тасалт байхгүй хүүхнээс өөрөө шалтгаална. Эрэндээ тамирчин хүн чинь ясны л байд юм дөө. Туурхай жиглээс тусдаг л байдаг байхгүй. Тогтмол заншчихсан. Энэ бол миний анхны Азийн Интекийн Банглиараас авсан хүрэл медаль. Энэ Японых. За энэ хамгийн сүүлд одоо өнгөрсөн оны 3 сард Солонгосын дээгүүгээс авсан. 5 дугаараар шагнал. Энэ одоо олимпийн медаль, ойн медаль энэ бол улсын аймгийн аваргын юмнууд байгаамаа.